юу удаан хугацааны дараа хийж байгаа ганц бичлэгэн дээр хөөр харагдмаар авах юм уу? Тэгтэл миний энэ үс яг өнөөдөр надад захирэхдахгүй байна. За дайта харагдчих шиг байна. Үгүй ч юм уу. Anyway, 話を始めましょう。Сэнэцгаа YouTube дээр бичлэг хийгээгүй амар утсан байна. YouTube байтгаа бүр Instagram дээрээ ч бичлэг хийгээгүй айгу утсан байна. Тэгэхээр мөрөшөө. Та нар намайг мөрөшөө. Яа бүр хамар битүүрчлээ. Уунд хамрын битүү ярилмаар. Та нар ингэж яг гой найтах гал хамар захнаал иржсэн найтахаа булчингууд нэг тийм хүн хаягдсан юм шиг мэдрэмж авдаггүй. Би бол бүр амар гонхтой мэдрэмж авдаг. Найтал хурдл намайг хаялаа гэж үү. Emotional. За тэгээд YouTube дээр ээж бичлэг хийгээг уудсан байна, Instagram дээр ээж бичлэг хийгээг уудсан байна. Энэ боломжийг ашиглаад иргэн ирэлт хийхээр аалг хийхээр ирлээ. Өнөөдрийн бичлэгээр болохоор бүгдээрээ AI-тай японоор ярьж үзнэ. За тэгээд юу ярих вэ гэхээр хоб базна. Гой юу авч болох юм те, зөвлөгөө авч болох юм те. Өөр юу ярмаар юм те. Hello. Hello, I'm here. 日本語で話してもいいですか？もちろんです。日本語で大丈夫ですよ。どうぞお話しください。はい、ありがとう。最近はあんまり日本語を話さなかったので、私の日本語の能力はちょっと下がっているみたいな感じがして、日本語で話したいなと思って、今君と話してる。そうなんですね。日本語を話す機会が減ってしまうと、少し忘れがちになりますよね。でも、話すことでまたすぐに思い出せると思いますよ。何か特に話したいことがありますか？それとも、日本語の練習をしたいだけですか？君にはい、提案するテーマとかある？例えば、最近の趣味や好きなこと、週末の過ごし方などについて話すのはどうですか？それとも、旅行の話や最近見た映画について話してみたいですか？もっと面白いテーマないですか？それでは、少しユニークなテーマにしてみましょうか。例えば、もし一つだけ超能力を持てるとしたら何を選びますか？とか、未来の世界についてどう思いますか？みたいな話はどうですか？はい、未来の世界について話しましょう。いいですね。未来の世界について話すのは No! Яа сая юу асан гэж санаж ин миний ноутбук цэнэхгүй болоо унтарсан. Ямар гонхтой. Би өгөн цэнэхгүй болж байгааг нь анзаарсан л та. Гэхдээ ядаж 5 минут ярьчихсан болоо гэдгсэн чи яг ярьжсэн чи дундуур нь унтарчлаа. Ингээд би одоо болохоор ерөөсөө энд ноутбукийг цэнэглэх боломжгүй нөхцөл байдалтай байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр Японд болохоор яг та нар бүгднийг мэдж байгаа. Гэхдээ би мэдгүй юм байж магадгүй гэж одоо тайлбарлаад өгчээ. Японд болохоор ингээ бүх залгуур чинь тийм дөрвөлжин хавтгай оролттой гэдэг чинь хоёр шонтой тийм дөрвөлжин хавтгай оролт. Жишээ нь одоо яг миний ноутбукны цэнэглэгчиг ийм. Тэгэд миний ер нь бол бүх цэнэглэгчнүүд ийм дөрвөлжин хавтгай оролттой байдаг байхгүй юу? Гэхдээ яг одоо би болохоор Туркт байгаа. Тэгээ Турк болохоор Европын орнуудтай адилхан ер нь бол тийм бөөрийнхи хоёр шонтой залгуур байд юм байна. Тэгээ надад болохоор шилжүүлэгч байхгүй. Миний ноутбук цэнэхгүй болоо унтарсан. Уцаа болохоор power bank-аараа цэнгэлж ин тэгээ маргааш одоо power bank-аа цэнэхгүй бол яах юм бэ? Гэтэ маргааш болчихсон бол одоо нөгөө шүн болсон байгаа болохоор гарч чадахгүй л байгаа юм л да. Маргааш болчих юм бол гараад шилжүүлэгч авчна. Йоо гэтэ ингээд өнөөдөр ер нь цаанаасаа л бичлэг бити хийгээд ирсэн юм шүү дээ. Амар сүртэй иргэн хэлт хийн гээл хэлсэн чинь ноутбук нь цэнэхгүй болоо унтарчтай нас. Тэгснэ бас та нар энэ дууг сонсож гинөө энэ дууг энэ ингээд манай хажууд баг хүмүүс хонхны хоёр маяраа тэмдэглээд цаана ингээд дуу яваад байгаа байхгүй юу? Энэ хонхны баяр тэмдэглэж байгаа юм шүү. За амар тийм аз жаргалтай хүмүүс хонхны баяр тэмдэглэж байгаа шөнийн 11 цагт 11 цагт гэж дээ. Уусаа баярлж байгаа хүмүүс юм чинь одоо 11 цагт баярлал хэлгүүдээ тий. Ёо гэхдээ ингээд
энийг бичлэг болгож оруулах уу яах вэ? Үзэж байгаа хүмүүсийн бүр амьдралынх нь хэдэн минутыг хий дими үржийдэг наасан бүр үнэхээр үржийдэг наасан. За яг түрүүнээс хойш нухар хийсэн юм чи ер нь бол бичлэг болго оруулж гэж бодож байна. Гэхдээ дараагийн партаараа маргааш цэнэглэгчтэй болчоод яг жинхнээсээ AI-тай яриад бичлэг оруулна заяа. AI-г шарна хэдүүлээ.